Улсын драмын Эрдмийн театрын уран бүтээлчид театрын урлагийн олимпик гэгддэг 12 дахь удаагийн Мэтэм олон улсын наадамд оролцохоор болжээ. Энэ нь тус театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр олон улсын наадамд 30 жилийн дараа оролцох гэж байгаа үйл явдал болж байна. Өнгөрсөн улсын нийслэл Будапешт хотод болох тус наадамд цог нэмхийн зохиол Тэнгэрийн хүү түүхэн туйлсын жүжигээрээ оролцох юм. Энэ Монгол аялгууд сайхан энэ яруу тансаг хэлээрэн бид тоглоно. Харин энэ бидний хэлийг сабтайтл буюу одоо орчуулгаад мажар англи хэл дээр үзэгч түмэндээ бол төлөвлөж байгаа. Бидний энэ тусгаар тогтнолын хамгийн том баталгаа болсон энэ хэлээрэн бид нар энэ төрлөх хэлээрээ тоглоно гэдэг бол бидний хувьд бол хамгийн том бахархал гэж би бас дотроо энэ байгууллага өдөрж бодож байгаа. Нөгөө тал дээр бидний тэдэнд мэдэхгүй бас дэлхийн нийтэд бас мэдүүлэх гэсэн олон зан заншлын тухай бид энэ уран бүтээлээр дэлхийд өөрсдийгөө танилцуулах бас нэгэн том алхам гэж бодож байгаа. Мэтэм олон улсын наадамд Япон, Итали, Франц зэрэг дэлхийн 20 гаруй улсаас уран бүтээлчид оролцсноо. Өнгөрсөн 12 удаагийн наадамд 40 гаруй улсын уран бүтээлчид 200 гаруй бүтээлээ олонний хүртээл болгож ээжээ. Энэ түүхэн туйлсын жүжигийг хийж дэлхийн театрын мэрэгжилт нэгтнүүдтэйгээ одоо ур чадвараа сорих гэж байгаа энэ явдал бол Монголын театрын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн юм үйл явдал болно гэдэгт огтхон жиргэлцэхгүй байна. Мөн найруулагч Дорд Самбуугийн нэрэмжит театр академи байгуулахар болжээ. Тус академи нь соёл урлагийн их сургуулийн нэг хөтөлбөр болж яв бөгөөд улсын дарамын Эрдмийн театрын туршлагатай уран бүтээлчид 6 төрлийн хичээлийг оюутнуудад заах юм а. Тус сургалтанд практикт суурилж байгаагаараа онцлог мөн 4 жилд нэг удаа эсэлт авах юм а. Театр урлагийн сургуулийн энэ жил 25-аас 26 оны хичээлийн жилд бол зөвхөн жүжиглэх урлаг гэдэг хөтөлбөр дээр бид нэр 80 хүүхэд авахар төлөвлөж байна. Энэ үний 30 энэ одоо улсын дарамын Эрдмийн театр дээр авах энэ ангийн одоо оюутнууд байна. Тэгээд энэ 30 оюутан бол үндсэндээ соёл урлагийн сургуулийн тэр дундаа театрын урлагийн сургуулийн оюутнууд мөн